Ухаан бодол тархины потенциалд ероол гэж байдаг л би түүнийг дуустал нуудлаа. Бурууг дэврээдэг бос зөвийг эрхэмлдэг ухаан дордтаа тарааж өгье гэсэн гэгээлэг нэгэн үгээр өөрийн битсэн бяцхан ихтгэлээ танилцуулахад бэлэн боллоо. Дэндүү бахархан муудалцтай байгалийн үзэсгэлэн говьурдч гэсэн дэлгэр сайхан талтай Чингисийн Монгол гэж овоглож ирсэн гайхалтай хүмүүсээ бид. Гэтэл 21-р зуун 2022 энэ ирэн үед ингэж омгшиж овоглож явах нь зөв үү? Энэ асуултын хариултыг танд үлдээе. Миний бодлоор энэ хатуу нийгмийн өнгө төрхийг хараад үзэх юм бол эртний бааtruудтай минь энэ омгшил улиран оцсон мэт санагдана. Яагаад гэж үү? Учрыг нь тайлбарлах гэж хичээлдээ. Монголын минь ирээдүй амьдралын минь утга учир болсон өрмөн мэндэллээ гэд сурагч насны гинэн томоогүй бөгөөд дурсамж дүүрэн он жилүүд инхүү өндөрлөж амьдрал гэхэгтлээд хөл тавилаа гэд өөрийн сонгосон мэргэжлээрээ гаршин ажиллаж гавьяа шагнал хүртлээ гэд өөрт тохиолдож байгаа сайн сайхан дурсамж болгонтойгоо сархад хэмээх хар дарсыг холбож эдээний дээж гэд хитрхийн мухаг сэтгээд өгч гисэн гайтай нэг хилцүүгийг ямагт урдаан барин хэрэглэж байгаа нь туйлын эмгэнэлтэй. Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллагад ирсэн сүүлийн 3 жилийн дуудлага мэдээллийн 50% нь зархитан согтуурах гэмт хэрэг байгаа бөгөөд 261% нь биртэж гэмтсэн 8 хүн амь насаа золиолсон төдийгүй 2021 онд 171 хүн биртэж гэмтсэн байна. Энэ бол аимшигтай тоо баримт. Ах эгч нараа, аав нараа би та бүхнээсээ гуйж байна. Үеийн хүүхдүүдийнхаа төлөөл болоод, бяцхан дүүнэрийнхаа төлөөл болоод гуйж байна. Энэ сархад гэдэг зүйлийг уухаа болохгүй бол сархад таныг уух нь байна. Орой болгон хайрт гэргий чин арх угаад ороод ирчих вэ намайг яачих бол гэсэн сэтгэлийн тэнхээгүй нүдний галгүй аимшигтай онцгой мэт амьдралд амьдарсаар л байна. Бяцхан үрчин зүрхэндээ багтамгүй томоохон айдастай дэлгүүрт байгаа өрөөстэй архийг алга болчихоосой гэсэн гинэн бөгөөд аимшигтай гордлохыг тээж явсаар л байна. Ах нараа, аав нараа та бүхэн л яг одоо арх гэдэг зүйлийг уухаа болохгүй бол арх таныг уух нь байна. Яг одоо л амьдралын сайн сайхныг мэдэрцгээж сархад гэдэг зүйлийг амьдралаасаа холдуулъя. Хамгийн сүүлд нь та бүхнээсээ нэгэн асуултыг асуусан илтгэлээ өндөрлүүлье. Хугацаатай ирээд хугацаанда буцдаг энэ хатуу хорвоод амьдралыг сонгох уу, архийг сонгох уу?